мэцхан үзэгчтэй Өндөрхаан телевизээс эрхлэн бэлтгэдэг Борголтой яриа нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаартаа Ахмадын хорооны тэргүүн Адиаг урьж оролцуулсан байна. За танд энэ өдрийн минь төргийн урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн одоо хэдхэн хоногийн дараа болох шинэ оны хуучин оноо үзэх их хэмжилтээ тэмдэглэх тэр их өдрийн амар амгалан айлтгийа. За нэвтрүүлгийнхээ ихэнд хоёулаа кофегоо уугаад ярианд орё гэж бодож байна. Ер нь энэ маань баг уламжлал болцсон гэхэд болно. Борголтой яриа гэдэг маань одоо нөгөө кофений хар үртэй тэгээ чөлөөтэй ярилцдаг сайхан нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр хоёулаа кофегоо уугаад танаас би асуугаад эхлэе. Кофе ер нь хэр уудаг та? Нэг хектар түүх юм бил биш. Гэхдээ бас хэрэглэнэ. Аль төрлийн хэрэглээ? За яг хөө би нэг хектар одоо сонгоод тэгээд байдаг. Зүхтагаад байдаг. Тэгээд хэрэглэхгүй яг энэ цаг үедээ тааруулна шүү дээ. Тэгээс миний насны хэн гэдэг юм уу бид бол нөгөө уламжлалт цай руугаа явна шүү дээ. Гэхдээ бол бид бол одоо пеперор нөө амтрах сайхан. За. Адиаг бол аймгийнхан маань одоо нөгөө олон Ахмадын хорооны арга хэмжээ өдөр бүрт одоо түгээмэл болж байгаа арга хэмжээн дээр л ер нь айгүй харж байдаг. Айгүй цоглог хүн одоо баг нэр өдийн насалчаад яаж ингэж цэвэрхэн явдгийг, ямар гоё бие авч явдгийг ингээд те зан харилцаанаас эхлээд бүгдээрээ мэддэг байхаа гэж бодож байна. Тийм учраас таны бага наснаас эхлээд бас ярьж өгөхгүй юу, дэлгэрэнгүй ярихгүй юу гэж бодож байна. За баярлалаа. Бас залуу сайхан хүмүүсийн ер нь хамт ажиллаж байгаа энэ эргэн тойрон байгаа хүмүүсийн урмаар л бид амьдарч байгаа шүү дээ. Орчин нөхцөл ямар шүү байна уу? Хүмүүсийн сэтгэлгээ ямар байна уу? Урам харилж байгаа тэр юмд л бид өнөөдөр өдөө зэрэгтэй болж залууч бай, хөшинч бай, дунд зэргийн насныхан ч бай ер нь нийгэмд нэгэн л одоо бид амьдарч байгаас шүү дээ. Тийм учраас бас сайхан үг хэлсэнд өндөр настай Ахмад настай хүний хувьд бас баярлалаа. За би бол энэ хинтээ юм онгон хүн. Хоочнаар бол өвгөн болнис гэж ярьдаг. Өндөрхааны нэгдсэн эмнэлэгт төрсөн. Хинтээ аймгийн болоод Харшаадын холбоо ер нь нам төрийн байгууллагын Ахмад талтан байсан Миждийн өргөн цагаан гэж тэр хүний би ууган хүн. Тэгээд нэг сартаа ганцхан сартаа байхдаа би ээжтэй үрчлэгдсэн. Тэгээ би үндсэндээ бол нэг хөгшний гар дээр өссөн айлын ганц өргөлгөө. Тийм учраас миний унсан газар угаасан ус ерөөсөө одоо амжилт ирсэн агаар бүх юм бол Өндөрхаан өнөөдрийн хүртэл байж. Тийм учраас бол би болоод миний үр хүүхдүүд Өндөрхаандаа л амьдарч байна. Яг аав ээж нутгаар бол би баян нутгийнх. Аав маш тэр, ээж маш тэр. Энэ тийм баян нутгсан байна. Сумасууд. Өргөж авсан ээж ярих юм бол хуучин Сэцэн аймгийн Далаван гоош. За хожоо Скватрайн байгууллагын хүнд бол баян гэрм сумын Ариат байсан боловч 11 настай байхдаа бүтэн өнчин үлдэж 4 дүүгээ дагуу Чинтээ аймагт баян нутагт орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш энэ нутагт байж байгаад одоо 90 нэлээд гарч өндөр сайхан насыг болсон. Тийм учраас би ерөөсөл Өндөрхааны хөвгт. За нэгэнт аав ээж нутаг маань баян нутаг байсан учраас би нэгдүгээрээ баян хотын баг сургууль байсан. Баян хотын баг сургууль одоо нэгээс дөрөвдүгээр анги суралцаад тэнд бол бас их хувь заяатай хувь тавилантай байсан сайхан багш нар үлдэж авч байсан. Нэгдүгээр ангид орж жоохон хүүхдээ чи би ч айлын ганц хүүхэд учраас намайг нэг айлын ганц миний тэргээд эрхлүүлж яаж байгаагүй. За миний хүү хичээлдээ явдаа энэ дагаа хөтлөөд очиод тэгээ сургууль дээр очиж сургуулийн тэнд байгаа гэж хэлээд намайг явуулсан. Тэгээ би моринтой ороод өрөөнад эргэж харан ээжтэй хорогдсон одоо би хичээлдээ
явж байсан. Тэр өдрийг бол би одоо хүртэл мартдаг. Айлын хүүхдүүд бол аав ээжээрээ хөргүүлж байсан. Би бол ганцаараа л одоо ингэ очиж байсан. Би ганцаараа очиж байна. Тухайн үед бол бодж байгаа ээждээ торгож байснаас эргэн харал явж байсан. Тэр нь бол өнөөдрийн өндөрлгөөс харахад бол заримдаа баяртай байгаа, заримдаа гонигтай, заримдаа бол одоо ингэ хөнгөн гоник төртгөлдөө. Тэгвэл би багнаас ерөөсөө өнөөдрийг амьдэрч байгаа насанд дүүрэн жаргалтай дүүрэн л одоо барахалтай бодож явдаг. Тэгээд Баян хотын сумын баг сургуульд очиж хаяараа тэгээд дөгж багш дорнодын багш сургуульд төгсөж ирсэн. Залуухан багш бидээс авч ирсэн. Энэ ялдамт хэлэхэд өнөөдөр Баян хотын сумын баг сургуулийн 1-р ангид үзсэн. Өнөөдрийн энэ насны онд байхад бид 28 болоо байна өнөөдөр. Маш сайхан одоо нутаг усны аав ээжийн хамт олонны энэ сайхан хангааны ишиг буян байдаг. Бидэнд нас хайрлж, амьдрал хайрлж өнөөдөр өгч байдаг. Би тэргээр их бахархаж явдаг. Манайхан бол ойрхон уулздаг. Би уулзалдаж байдаг. Тэгээд тэнд очиод багш маань 1-р анги төгсөгчөд тэгээ одоо шилжиж явцсан. Тэгээд тэрнээс хойш харамсалтай нь ерөөсөө багштайгаа бид яаж холбоо чадаагүй хаяраа гэж бодсон дорнодын гэж байсан. Бид баган гэдэгсэн учраас аль нутгийг яах вэ гэдгийг мэдж чаддаггүй тэгээд. Тэгээд дараа нь 4-р анги бол мижитрэж өгч нэргөө өгч ангид байж бод. Тэгээд Монгол Улсын гавьяа төгсөөсөн онцгой нэмэлтийн Дулуунсүрэн багшийн 4-р анги төгссөн. Бидний энэ сайхан нэрсэн сайхан багш нарын бол тэгээд өндөр хааны 10 жил дэрсэн өндөр хааны 10 жил дэрхэж чинь өндөр хааны 10 жил хуучин одоо Тэмшин урдад байжсэн хуучин байранда байсан. Тэгээд 66 онд жахад одоо сая татан болгосон хуучин 10 жилийн сургууль шүү дээ. Тэр байрчин наашаа тэнд нүүж ирж бид одоо анхны болж ирж тэгээ Батчрагшаа ингээд тэгээд өндөр хааны 10 жилийн сургуулийг Норжингийн Шатрагш Дундгой аймгийн Луусан харьяат Монгол хэл уран зохиолын багш их сайхан хүний ангид бид 16 ихтэй 16 30 хоёулаа төгсөж тэгээд номер 2 ажил хөдөлмөрөж ярилцлагын ажил хөдөлмөр хийгээд өөрийнхөө зам мөрийг хийжсэн. Бас л манай өндөр хааны 10 жилийн сургуулийн 1972 оны Норжингийн Шатрагш тэгээд 10-ын А ангийнхан бол өнөөдөр ер нь бараг л элэг үтших явдаг. Бас тэр их үзээрдээ бид мархаж явдаг. Ер нь бол их үлзий уучрал юм даа л гэж одоо дотроо их залбирч явдаг. Бид бол өргөж тэрийгээ л ярьдаг. 10 жилээ төгсөөд их сургуультай орно шүү дээ. Мэдээж ямар мэргэжлийг сонгож яаж явж ив та. За би уул нь бол одоо вишний сонин яагаад ч байдгиндээ би бүр багангийн багш болох гэсэн гэж боддог байсан. Ер нь хожуу төрийн ажил хийж явахдаа ч гэсэн цэцэрлэгээр орох, цэцэрлэгийн ажиллагаар орох гэхэд ерөөсөө тэр багангийн хүүхдүүдийн тэрний хөөрхөн ухаалаг, гинэн тэр их сайхан хонгор ерөөсөө үргэлж тэгээд одоо ч хадаатай их гоё байдаг. Ягаад гэвэл тэдэнд бол хар буруу санах юм байхгүй, янз бүрийн хар мөр байхгүй юм шиг. Тэгээд багш болно гэж боддог байсан. За яг хөө тэгээд сайн багш нарын хүчинд мөнгөлөөр самбагийн мөнгөлөөргээд манай залуухан багш амьтаа багш ирж тэгээ биднээс аймгийн чинь тэр үед чинь аймгийн утга зохиолын дугуйлан гэтэргээд бас явдаг. Тэгээд нэгээс нэг өмөр юм холбодог тийм байсан. Тэгээ яагаад ч юм тэрнийхээ юугаар юм уу Монгол Улсын сургуулийн Монгол хэл уран зохиолын орондоо гэж ингэж боддог байсан. Тэгсэн харамсалтай тэр жил 2 ирээгүй л дээ. Тэгээ 2 ирээгүй. Тэгээ ямар сайн дивиш нэг айлын ганц үг ээж дээр гүйчих. За тийм 2 ирсэнгүй. Би одоо мал дээр гарна гэх. Тэгээ манай ээж бол тийм илүү дутуугүй. Ерөөсөө нэг цас тус нэг 2 үг хэлдэг. Харцаараа юм өдөрдөг. Тийм л юм байсан. Тэгээд ээж маань яхад миний хүү нас үеийн төрлөөс штэ. Одоо ажийн болгон ээжийнхээ гараас хөтлж явах уу? Өөрийнхөө сонгосон замаар яв гэсэн. Гэхдээ тэр чинь намайг илгээлтээр гарахыг бол зөвшөөрч өгсөн. Тэгээд
За би ихтэй илгээл дээр гарна, мал дээр гарна да гэж бодож байгаа ш. Тэр чи хүүхэд тэрний дараа 5 жилийн дараа 4 жилийн дараа 3 жилийн дараа ямар амьдрал өгөх гэдгийг ерөөсөн мэдэхгүй байхгүй. Тэгээд 10 жил дээр хөтөрөөс хоёр дууд сонсогддог байлаа. Тэгээ ороод явсан чи орхон өмнөхний үеэсэн чи тарагч өгш маань Монгол Улсын гэр ятгч болсон тарагч. Өндөр хааны 10 жилийн зургууд олон мундаг сайхан ноён мөргөл багш нар байлаа шүү дээ. Тэр олон багш нар өнөөдөр ч түүний үргэлжлүү сайхан залуучууд сайхан дундас сайхан байж. Ер нь альва юм бүхэн дандаа үргэлжлэлтэй байдаг учраас тэр сайхан үргэлжлэл. Тэгээ тарууж өгш маань дууж ороод яасан чинь нөгөө миний амьдралыг мэджээ л да тэр чинь. Дээр би багш нар ч мундаг байсан. За хөөхөө чи одоо 10 төгсөд энэ хоёр одоо тэгээд дуудаад байж хахад юу юм бэ? Нуруу туруу зүгээр юм чинь бас өндөр юм чи цэргийн сургуульд орохгүй. Цэргийн сургуульд орох сайхан штэ гэж хэлсэн. Яагаад гэж хэлсэн гэхдээ тэр жилийн 72 оны төгсөлтийн үнд ангаахын дээдэд нэлээд олон хоёр ирсэн. Цэргийн ерөнхий дээд сургууль нэлээд олон хоёр ирсэн. За бусдууд нь бол 1 2 гэдэг маш зөвхөн хоёр. Ер нь манай тэр төгсөлтийн хэсэг тийм зөвхөн хоёр хийжсэн юу бол одоо тэрнээс хойш баг биш ер нь байдгүй юм билээ. Тэгээд гэсэн одоо би юу гэх вэ шөрдөөс дугуй сууж байгаа тэгээд гарсан. Тэгж итэл дараа нь доллар багш дардуудаа заашаа орсон чинь доллар багш маань өөхө чи настай ээжтэй хоёр санаа юм чинь юу яа ангаан дэд орвол одоо эмч бол их сайхан штэ хүн ардын эрүүл мэндэд төлөө явуулаад гэдэг гэсэн. Ясал дугуйл байл. Тэгээд орох дараа чинь нэт дуудлаа орлоо орсон чинь нөгөө хуваараа хэлээд байж байсан. Тэгээ би бат тэр хооронд бас бодож байгаа юм л да. Ер нь ерөөсөө би бол илгээдээр гарна л гэж бодож байсан. Тэгээд ясна одоо хоёр тэр айхтар ноён тэгээ хэлсэн болох гэж би тэрний үгээс гарч болохгүй. Тэгээ одоо би ангаахын дээд нь орох уу, ерөнхийд нь орох уу гэдэг бодоод байсан чинь. Ангаахын дээд орох юм бол хэвэл орос хэл гэдэг ингээд өгнө. За цэргийн ерөнхий дээд сургуульд өгөх юм бол инженерийг өгнө, физик, математик, орос хэл гэдэг өгнө. За яг би өндөр хайхтар гоц айхтар мундаг сурлагтай ч байгаагүй айхтар хосрогцсон ч юм байгаагүй нэг тийм өөрийгөө аваад явдаг тийм байж. Тэгээд бодож байгаа. За ер нь цэргийн ерөнхий дээд сургуульд өгөөд чөл би дэвтэр зэрэг орохгүй байж магадгүй. Физик, математик, орос хэл гэдэг нэг юм дарж байгаа. Ер нь тэрэнд нөөсөд онцсон хүн асуусан ч гэсэн яг конкурст ороод би унтсаад гэж хэлнээс өөр яхантай гэсэн юм бодоо. Тэгээ ороод би цэргийн ерөнхий дээд сургуульд орсон. Ааха. Тэгээ би цэргийн ерөнхий. Тэгээд их олоолаа утсан юм аа. Тэгээд хэлсэн чинь тэр жил яагаад гэсэн хоёр хүн хөхөд. Тэр чинь нөгөө онооны юу бас гэж байгаа. Тэгээ хоёр хүн Биндрάμаар нэгэд манай найз тэр битэр цэргийн ерөнхий дээд сургуульд. Тэгээ би Жанжин сквадрын нэрмж сквадрын багaalтай нэг олонтой юм. Цэргийн ерөнхий дээд сургуулийн сонсогч болж очижээ л. Мэдхгүй цэрэг гэдэг мэдлийг мэдхгүй. Бас зүгээр бидний төгсөлтөж усан шалгалтын комиссийн дараа төвөөс уусууд ирдэг байсан. Тэрний шалгалтын комиссийн дараагаар нь алдарт хайруул гэж мундаг юм чи. Тэр хайруул юм жилж байсан. Тэгээ би цэргийн ерөнхий дээд сургуульд эсэд явчлаа. Би цэргийн ерөнхий дээд сургуульд явж чадахгүй дандаа осч. Чи миний мэдлээс асаа тэр цэргийн хэлц дээр очиж гисэн. Тэгээ цэргийн хэлц дээр аминдаа бас явж чадахгүй өвчлөө явдлаа хэлгээд олсон чи нэг хөшөөж жижигнэ байжснаа. За хөөхөө би Батамгал ямтай нэг ярьчи чи энэ нэг юм хийж өгөөд нэг бараг 4 хуруутай нэг юм материалууд авчирч өгчөөд тэгээ гарсан чи гарахтаа тор хийсэн гадаас дүгчээд гараа өччих. Тэгээд тэр юмнуудыг хийчээд байжсэн чи нилээн одосоо үтгэвэс үдээс хойшоосон хойд орж ирсэн чи орж ирээд за юма хийцэн үсэн хийчлээ гэсэн чинь за өөхө болохоо байсан даа гэдэг чи тэгвэл би биш бал хийж бас нэг хүүхэд юм чинь яасан бол таа гэж бодсон. За Батамгал яамтай ярьсан чинь 8 сарын 25-ны өдөр Батамгал юм цэргийн ерөнхий дээд сургууль дээр очихгүй шоронд хийнэ гэж штэ. Тэгээд намайг гэж айлгчих واخгүй гэсэн айш. Тэгээд 8 сарын 25-нд
Цэргийн ерөнхийдөө сургууль очиж. Тэгээд цэргийн ерөнхийдөө сургууль автоинженерийн ангид сурч байгаа. Тэгээд би 3 дахь курс яадаг жилээ. Ээж маань өндөр настай байсан учраас ээж маань тэгтээ би бас миний юу яасан бэ? 1-р курст очиотаа би сургуулиас гараад өргөлөгдсөн. За. Тэгсэн чинь тэр өргөдлийн манд ерөөсөө хэлэлцдэггүй. Тэгээд яг сурлан мөрлөгч байгаас биш тэгээд нөгөө карантинаас буухта багтармаар болоод бас яваад л өсөлтөө хэл болцсон байсан. Тэгээд чимээг өгж бодлоо 3 дугаар ангид цэрэн дөрж генерал гэж бод нэг өдөр хурал хийгээд дуудсан. Бас чиний нэгэн өргөдөл дарагдсан байх юм. Ээж чи би гайгүй. Үгүй яг ээж мэд би таруу ихтэй гайгүй л гэдэгсэн чинь. Нэг ийм асуудал ирсэн байна. За чи гарч өө гэдэгсэн. Тэгээд яасан чинь өндөр настай ээжтэй нэр баахан хуралдаж байж яснаа. Үгүй яг ер нь энэ байдлаар харж үзээд чөлөөлч гэдэг. Би өстой нэрээ тэгэхэд бол хамгийн харамсаж байсан. 3 дахь курст орчоод тэгээд сургуулиас чөлөөлгүүдээ явна гэдэг чинь. Юу би 1-р курст бол би баярлаад ирчихсэн. 3-т орсон юуны үед бол тэгээд үнэхээр харамссан. Тэгээд л одоо яг хэлэхгүй байх бороод байж. За яг тэр үед ерөнхий сургуулиас гарсан усууд чинь төлбөрийн өдөр сурлага юмнаас 10 м байх юм бол төлбөрийн төлдөг бас хатуучанг байсан л да. Тэгсэн чинь за яг чи чинь сурал мурлагаагүй байна. Багтармаар болж явсан байна. Нэр хүндтэй байна. Чамайг харж үзээд ээж чинь аргагүй байлж харж үзээд яваад яа. Төлбөрийн үйлдвэр гэж яаж гоор. Одоо чи ээжийг очиж хараа. Харин ээж амтай сайн хүү байна гэдэг. Тэгээд тэгвэл би болж байгаа шээ. Би очих юм бол эргээд хавар нахад 3 жилийн цэрэгт явна шүү дээ. Тэгвэл юу ээжийг харах юм аа. Тэгээд нөхөр генерал гэлдээ гэсэн чинь би ийм барилдаа зүгээр. Гэхдээ би одоо ингээд нутагтаа очиод яс чинь хавар би ахаад цэргийн албанд татагдана. Цэргийн албанд татсан чи би бүр 3 жил цэргийн албаа. Ээж нь улам өндөр настай болоод явчихна. Тийм учраас намайг суралцж байсан хугацааны маань хоногийг тооцоод үлдэж байгаа нэг тэр чинь нөгөө 3 жил гэдэг 1080 хоног хоногор тоолдог байсан цэргийн албыг. Тийм учраас тэр цөөхөн хоног дутуу байна л да тэр чинь. Би чинь амралтаар ихтэй амарчдаг байсан болохгүй шүү. Тэгээд тэр хоногийг тооцоод үлдсэн дутуу хоног шунган ангид намайг хуурж өгөөд өгч гэдгийгсэн. Яасан задарсан дураараа нөхрүүч ягаар л гэсэн. Тэгээ гараад байж эргээд ор гэсэн чинь. За яах харж үзэж чамд 065 дугаар ангид чи үлдсэн юугаа. Албаа хачаа. Тэгээ би нэрээ үнэхээр амьдралд бол дандаа би тийм сайхан хүмүүстэй учирч өдөр хөрч байгаа тийм учраас тэр генерал тэр ерөнхий сургуулийн эрдэнэ хамт олон намайг тийшин тэгж өгөөгүй. Битгий юм ярьж чи тэр өргөлөө орон нутагтаа очижсэн бол би 3 жилийн цэргийн албаа шүү дээ. Тэгээд би нэг ерөнхий гүшүүдийн өргөдөж 065 очиод 065 цэргийн албад бас очиж зүгээр хайлт мөгөлтэй би чи курсад байж бод атсан хүн чинь байж бод нэг баг дарга жагсаалн дарга гэж бод тэгээд халагдсан. Тохоо үедээ та чи онд сурдаг гэсэн болохоор энэ тийм тарин газар дутдаггүй явдаг гэсэн юм биш үү? Хөөе би бол тийм онд суралцсан мундаг актер манай ангийн хэм бол Өндөрханы 10 жилийн сургуулийн тэр 10-ын АБ 72 оны төгсөлтийн хүн бол мундаг сурлагатай хүүхдүүд байсан. Нэн ялангуяа манай 10 анги бол математикт үнэхээр сайн байсан. Харамсалтай яг тэр болгон тэр хүмүүс бүгд одоо гайхамшигтай сайхан багш болох, гайхамшигтай сайхан инженер болох олон улсууд байсан. Яг л эдийн засгийн улсууд байсан. Тэд бүгд тэр хуваар их цөөхөн өрсөн учраас дараа нь одоо дандаа тэр өссөн сургууль болдог. Манайд бол маш олон эдийн засгийн эхлэл бодоход биш шүү дээ. Манайд бол үнэхээр математик. Би бол тэдний дэрэгдвэл тэдэнтэй яг өөрийгөө аваад явдаг тийм л. Багасаа нийгмийн идэвхтэй байв та хүүхдээ авьяас ингээ гарч ирдэг штеп нэг нийгмийн идэвхтэй хүүхэд байна да гэж. Яг тэр зам яг одоо ч гэсэн танд нөлөөлдөг байх гэж бодож байгаа штеп. Айгүй олон арга хэмжээнд оролцсон. Би яг вэ нийгмийг 10 жил байхад бол намайг одоо бас тохиолдолд мэдэх баг. Энэ үл юм болгоны өмнө
өрөмшиг өссөн ийм хүүхэд байгаагүй гэж яаж би бол яг нэг айлын ганц чавцын тэгээд ээж маань тэр болгон сургаал айлдаад земле загнаад байдгүй ер нь бол тэгээд өөрөө чөлөөтэй нэг тийм л мөрөдөө хүүхэд байдаг тийм мөрөдөө нэг намаа юм хийчихээ тэгээд явдаг тийм л хүүхэд байсан. Яг оролцооны юм хөөд байсан. Өөрөө хавтаа одоо тэгээд эргээ санахад сонир юм да. Би чинь баян хотсон ийм баг сургууль 1964 оны 2 дугаар сарын 1-нд пианист дэсчихсэн. Тэр үчи би хөдөө манай хөдөө мал төлөвлөж байсан. Суманд ойрхон байсан л да. Тэр үчи унаа мана олдохгүй шүү дээ. Тэгээ би чинь бол ер нь үндсэндээ манайх бол нэг онлогийн 2 морьтой, хөсгийн 2 тэмээтэй. Бог бол өрдөө байхгүй. Нэг хэдэн цэвэрхэн шиг эдэн сайхан хөхтэй тийм л найлын хөөхтөлтэй. Тэгээд нөгөө пианистээс бол цаг нь болоод хоосчод цас ихтэй. Тэгээ би гүйчихсэн. Ойрхон юу юм чинтэй гэх. Тэгээ би гүйсээр гот хүрээд ирэхэд пианерыг шууд манай ангийнхан ээлсчихэд багш маань ганцаараа пианерын техник хийж ирсэн. Тэгээд намайг пианерын техник мандсан гэж одоо саяханаас их сайхан багш байсан. Тэр башнаа пианистээс шүүжсэн. Зогсоод пианерын тангараг хойшлоод тэгээд пианистээс шүүжсэн. Би ер нь бол нэг зүйл дээр бас сонин би чинь төрд гэдэг юм уу би одоо төрөл гэж ойлгоно л да. 3 удаа тангараг өргөсөн. Нэгдүгээрт нь үлдээ пианерын байгууллагууд ерөөсөө тухайн үед пианер байгууллагууд эсгэд бол бүх хүүхдүүд тангараг өргөдөг байсан. Тэр тангараг. Хоёрт нь бол цэргийн ерөнхийдөө сургууль доктор өстой жинхэнэ хорныхоо нэг одоо андгаа тангараг өргөдөг. Тэр тангарагийг бол цэрэг хүний ёсоор өргөж байсан. За 3 дахь нь бол би чинь төрийн албан хаагч болцоо улс төрийн албан тушаал байсан боловч төрийн жинхэнэ албан хаагч бас түүний жилүүд жил хийсэн. Тэгэхэд нөгөө төрийн албан хаагч тангараг өргөн шүү дээ. Тэгээ би чинь төрдөө 3 тангараг өргөсөн шүү дээ. Тэгтээ чи ийш тийшээ гулзааж байж болохгүй шүү дээ. Тэгээд хэдийгээр би өнөөдөр мөрөөдлөд бийж мөрдсүүгээд генерал болчихгүй ч гэлээсэн цэргийн тангараг өргөсөн, цэргийн сургуулийн сонсогч байсан. Тэр дэг журам төмөөцсөн хүн учраас өнөөдөр дэрэгдээр явж байгаа цэргийн хүчтэй хүний хүртэл би ингээд харахад уцаа яаж өмссөн нөө ямар шиг үтээж би харж л юм. Тэр чинь миний багасаа одоо яасан тийм л юу юм чинь. Тийм учраас тэр тангараг өргөнө гэдэг бол бас учиртай л гэж бод. Нэгэнд хоёулаа 10 жил их сургууль ярьсных одоо үеийн бид нар ч сургуулаа төгсөөд айгүй их уулзалцдаг болсон шүү дээ. Хоорондоо би нэгээ санаад л та ер нь тухайн үед ангийнхантайгаа хэр уулзалцдаг байсан? Ерөнхий сургууль миний сурсан сургуулиуд бол ер нь дандаа тийм дэгтэй хасрын зохион байгуулалттай сургуулиуд бид амьдсан. Цэргийн ерөнхийдөө сургууль яг гоо тэр үеийн цэргийн албан хаагч тангараг өргөсөн. Тэр үл дэгтэй журамтай. Ерөөсөө тэр командар явна. Тэр үе чинь чөлөө болдвол ангийнхан дээр чинь ангийнхантайгаа уулзна. Тиймэр үдээсэн. Ерөнхий сургуулийн чинь 100 амралтаар сайхан амрна шүү дээ. Гоё амрна, өвөл амрна. Тэгэхэд ангийнхантайгаа уулзна гэж. За дараа нь бол бид энгийн болсныхаа дараа манай ангийнхан их сайн уулздаг шүү дээ. 40 жил, 50 жил гэдэг. Тэгээд жилдээ бас уулзалдана. Ер нь одоо боломжийн одоо бол харин Улаанбаатарт нэлийн манайхан нэлийн байна. Тэгээс хуучин бол бас өндрхаанд нийл олоолаа байдаг байсан. Тэгээ манайхан ч нэг олцоо их олон санхүү эдийн засгийн тэр мэрэгжлийн усууд байдаг. Тэгээ манай ангийнхан ингээд директор ангийнхныгаа дурсаад директор манай ангийнхан нэг тийм нийтлэг сайхан чанар байдаг. Тэрний үгээр манайхан их тийм мэрэгжил ажилд их үнэч усууд байдаг. Тухайлбал тэний илэрхийлэх манайхан бас нэг онцлог бол бид 10 дугаар ангид өсөхдөө их олон хүн шууд шалгалтаа өгчөөд цэрэгт морцсон. Тэр усууд маань бүгд одоо цэргээс ирээд бүгд мэрэгжилтэй болоод яасан. Тухайлбал одоо өргөн олон хүний сайн мэддэг манай
Гамбат гэж аймгийн төрийн сангийн хэлцээнд дараа 3 удаа сонгогдсон. Бас л одоо сонин хувь тавилан 10 төгсөөд цэргийн сургуульд явсан. Цэрэгт мордсон. Тэгээд ирээд санхүү мэргэжлэр хийжсэн. Тэгээд өжсөн юм байна. Аймгийн цагуурт манай найз шагдргээд найз их сургуулийн төгсөөд Хинти аймагт ирсэн. Тэтгэр тартлаа тэнд ажилласан. Манай хишиг жаргал гээд сайхан эмэгтэй байсан. 10 төгсөөд сайд нэрийн зөвлөлийн директор 13-ны бишээчийн сургууль гээд байдаг байсан. Тусгай сургууль байсан. Тэр сургууль дээр ирээд аймгийн захиргаанд бичээргээ эрхлэгчээр насан турш ажиллаж байгаа төрийн албаны тэргүүний ажилтан гэтэр болж байгаа тэтгэвртэй гарсан. Гэх мэтлэг манай тим олборууд бол олон бий. Тэр чигээр манай цэрэнгээд одоо өнөөдөр байх болсон. Өдөржих сургууль төгссөн зоо байсан. Төгсчрээд Өндөр хааны сангичуд байсан. Өндөр хааны сангичуд чинь Монголд 5хан үржлийн сангичуд байсан. Тэр үржлийн санги Өндөр хааны сангичуд үржлийн сангичуд бол цэгээ үйлдвэрийн хоног Монгол хонтой ирэлцүүлж шинэ үйлдвэр болох тэр ажлыг жинхэнэ ардан зохион байгуулж байж талын цагаан гэдэг хоног бий болгосон. Хүчлэгээр манай сайхан юмнууд бий одоо байна. Алдаршууднууд байна. Насаараа хэмжсэн маш олон эмчнэр бий манай. Насаараа эдийн санхүү юм мэргэжлийн явуулсан бүгдийн одоо нэрийн дуртайгүй миний найзууд бол гомдохгүй бүгд одоо танд хүмүүс мэдж байгаа бол бүгд тэр мэргэжлийн өмнөж байж байгаа л одоо тэгээд тэтгэвртэй гарсан. Хамгийн сүүлд хизээ найзуудтайгаа уулзахаар бас гоё ийц багынхаа дурсамжуудыг яриад л. Өнөөдөр манай ангийнхан уулзсан. Ер нь манай гэж ойр ойрхол уулздаг. Харамсалтай би өнөөдөр зуны уулзалтанд би очиж чадаагүй. Баян хонгорын шаргалж руу бид бас гэрүүл дээрээ снүцэмэг ихтер аваад дэмжлэний уулз яг давхарч байгаа чагаад. Тэрс үл ер нь нахмал уулзсан сайн уулздаг шүү дээ. Ааха. Ажил мэргэжлийн хувьд бол маш амжилттай явсан хүн байна. Хүнийг яг ингээд нэвтрүүлэгт ураад яг нөгөө албан тушаалаас нь өөрөөр танихаар бас айгүй гоё идэг, гоё санагддаг. За тэгээд хэдэн онд болж байв? Болох мэдрэмж нь бас ямар байв? Би тэгээд нөгөө цэргийн ерөнхий дээд сургуулиас арчуудаа цэрэгт очсон шүү дээ. Тэгээд тэр үед чинь бол нарын хаалга, имээ, тиймээ, татаа үтээс гэдэг юм бол байхгүй. Ерөөсөө л одоо юм байсан. Би тэгээд 75 онд цэрэг халагдахад л 6 сард халагдаад өрөөд хийж байгаа байдсан дээр цэрэг албаарч. Тэгээ хүрээд ирсэн хөрч ирээд байж байтал нэг өдөр нөгөө аймгийн захиргаан дээр дуудаж яана л гэсэн. Ерөөсөө удаагүй байсан. Тэгээд үжсэн чинь тэр үед чинь одоотой ингээд одоо чинь аймгийн захиргаа юм уу нутгийн удирдлагын ордон руу хэн чөлөөтэй орж штэ. Тэр үед чинь бол бид чинь гарахтаа цагаа бүртгүүлдэг. Би тийм ажилтай явна гэж үж явдаг. Тэр чинь яг нэг талын хүмүүс бол одоо тэр бас өөр байдлаар тайлбарж болно. Нөгөө тал нь тэр нь бол бас хүн дэг журамд сургадаг. Юм хэмжээ хязгаартай байдаг. Бас нэг заатыгаа мэдэх тийм дадал тэр дадал суудаг. Тэрнээс үш жижиглээд байхгүй шүү дээ. Тийм учраас бол аймгийн зэрэг явсан чинь за хэмбэг гэсэн адиа гэдгсэн чинь за дээр 2 давхартугаа. Тийм усуулын хэлсэн дараа сомсрын гэж хүн байгаа тэн дээр хичээлээ. Төдөн номерлээс. Тэгээд одоо би танихгүй юм чинь. Ойлгосон чинь нэг алзантлоготой тэр биш залуу болох тэр хүн болгон харимтгал хүн харагддаг байсан. Одоо чинь за ямар ч ярэ хэлээ юм байхгүй. За чи Өндөр хааны 10 жилийн турш багшаар очно. Гэдэг. Тэгээд одоо яах вэ? Хэлэх үг байхгүй. Дотроо баярлаад зогсож байсан. Тэгж байтал за чи маргааш өглөө ирээрэй. Тэгэл бөөн баяр би гэртээ очиж явж байсан. Тэгээд очиж явахдаа би бодож байгаа. Намайг ийм өндөр сургуульд манд багш болоо гэдэг ингэж би ямар багш мэрэгчлээ төгсөж ирсэн биш гэж бод. Хэн намайг ингэж яасан бэ гэж бодоход би багш нарыг л бодож байгаа байхгүй. Тэгээ би одоо ямар ч багш чамайг би тийш навсан шүү гэж өнөөдрийг өглөө хэний ч хэлж үзэн. Тэгэхэд бол би боддгийг Нямаа багш маань, Доллар багш маань, Дарвж багш маань гэдэг юм уу. Энэ багш нар л одоо хэлсэн баг. Тэр
өнөө жил сэргээс ирж байгаа тэр эдгээр Европын сургуулийн одоосон бас гайгүй сургуулийн урлагтай гайгүй томоотой хөөхтэйс л гэсэн байх л да. Тэгээ амьдрал юм яшааг ойлгох нь байдаг юм чинь. Тэрийг манайд өгчөөрөл гисэн байлгүй. Гэхдээ би ерөөсөө өнөөдөр хүртэл би тэгж л боддог. Тэр машнаар л нэг татчихсан баг. Тэгээ би 1975 оны Андрааны 11 сургуульд багш гэсэн товлолт аваад жүгдэргээд манай багш байсан. Роодсон цэнхэрманд оюун гэрлэгээд сайн юмтэй багш би. Тэр бид гурав Андрааны 11 сургууль багшаар очижсэн. Тэгээ очиод чинь 75 он очсон чинь Андрааны 11 сургуулийн пионерын удирдагч Бизлов багш түрүүд амралтаа авсан байсан. Очи намайг очиод Монгол хэл уран зохиолын багшаар тавьсан та. Тэгээ Монгол хэл уран зохиолын багшийг хайж уурч пионерын удирдагч инэ. Гэтэл боддог цаал гэс шүүр яах. Тэгээ бэхэ багш маань бас тэгэхэд би хаан бас үлээвэр гэж биш нэг 10 жил тогтоо үлээвэр хөгжмөнд явдаг байсан гэсэн. Гэхдээ үлээвэр хөгжмөний тэр юмнууд төр чи бас нэг жишээлх сандах яа за би үлээвэр хөгжмөд тэдэн зааж гэж юу аах вэ гэдэг хэд хөөхтөлтэй. Тэгж байж байгаа. Тэгээд 76 оны 2 сарын сүүл өдөр захирал дууссан. Очсон чинь за чи аймгийн үеийн хорон авир гэж дараагаа тэр дээр очив. Чамайг тань дууцсан. Хотыг би хэрхийг юм одоо яасан бэл гэсэн чарин. Тэнд очиж чинь өвлийн ажилтан болно. Сургууль пионерын ажлаар очсон одоо юм ажилтан болно ч гэсэн. Би одоо нэг дэх мэрэж тийм биш. Хоёрдугаар би багш болох сонирхолтой энийг хийнэ гэсэн чинь тийш янз янзаар санхруулаад явж байна. Тэгээ би нөгөө за чи явж идэл гэсэн. Хоёр нэг өдөр хичээлд ороод явж идэл. Гэнтэн ахаад нэм өгч дууссан чи. За амжилт хүсье. Чи аймгийн өвлийн хорооны ажилтан болсон. Тэр авир дээрээс 3 сарын 1-ээс чи аймгийн өвлийн хорооны сургуулийн ажил хэрэгсэн. Зааварлагчсан тийм ажил юм дээр очих болсон. Гэхдээ би чадахгүй гэдээс өнгөрсөн чи тэндээ л очив. Тэгээ би өвлийн ажилтан болсон. Их нартайгаа хийсэн тань. Тэгээд ерөөсөө өвлийн ажилтан болоод би тэгээд аймгийн би чи тэр хүртэл чинь бол юугүй штэ. Дэд усрал гэдэг юм уу жаагүй. Хэмжээжсэн. Тэгээ өөрхий тэгж итгэл болсон. Би тэгээ аймгийн ороод чинь 7-8 жил болсон байна шүү дээ. Яг тэнд ижиж явахтаа бас айгүй жийсэн. За гэр бүлийн юуны хувьд гэх юм бол би чинь харьцангуй хожиг гэсэн шүү дээ. Яг тэгээд өөнийхээ актер за тийм хүнтэй суун гэж шийдсэн гоо мөрөөдөөд тэгээд явсангүй. Тийм донгошин хөт байсан юм уу? Донгошин байсан юм уу? Тэгээд ямарсаа нэг ээж мал гэдэг байсан. Чимэн одоо тэгээд нэг ажиллаа тараад чагунц воргэр хоёр лугаа шогчих юм да. Одоо ийм хүн ч одоо бол нас чинь явлаа штэ. Хань жилтэй болвол гэж хэлжэнд байсан. Тэгээд яг хин хайранд ээжийн хайранд байгаад тэгээ их сайхан хамт олон ажиллажсэн юм. Тэр ажиллаа бодохоос тэр аваа могоо тийм боддгоо тийм жоохон дүгд байсан юм хэлв дээ. Тиймэд байсан та. Тэгээ яах. Тэгээ намаа сургуульд явсан. Тэгээ намаа сургуульд дуудаад намаа сургуульд явгаад аймгийн хооронд дуудаад очижсэн чи би явж чадахгүй явахгүй гэсэн. Тэгээ би яагаад тэр явахгүй гэж хэлсэн гэхдээ бас сэтгэл нэг юм байсан. Миний аав бол 25 оны өвлийн гişүн. Бүр Хэнти аймгийн Хошуут аймгийн тал бичээчээс ажиллаа гэсэн 17 настайгаас тэгээд төвдөөс өмнө нарийн бичгэн дээр Хошуутын холбооны анхны дарга аймгийн өвлийн хорооны зохиолын хэлтсийн дарга Хошуутын холбооны сургууль хэлтсийн дарга Дорнов аймгийн Хошуутын холбооны дарга дайны үед тэгээд Дорнов аймгийн нам хорооны 2 дугаар дарга байж бод 40 онд би эрүүл мэндийн мэдээ тэр үед чинь бас боловсон хүчнийг хардаг байсан. Хэнти аймгийн нам хорооны зохиолын хэлтсийн дарга 50 дөгнж тавьд ирээд байж байна. 7 сарын 11 өдөр эсэргүү хэрэгтэй баримтлаа. Гэж асан тэгээ би бас тэгээ хийс 10 жилийн яллаа болж байгаа. Тэгээ жил гарсан суугаад
ирсэн. Тэгээд гараад ирэхэд хань жил нас морхон болцсон гэсэн. Тэгээд хань жилгүй гэж бод манай ээжтэй. Тэгээд би ирсэн билээ л дээ. Тэгээ би одоо нэг актер ингэж явсан, тэлмэж явсан гэж би ерөөс өнөөдөр хүртэл боддог. Зүгээр гин гэхдээ намын шалгуур өндөр биш ус нэг юм яатай юм гэсэн бодоод би тэгээ намаа сургуульд явахгүй л. Би дарга бол гэж бодож байгаагүй л дээ. Багш болох гэсэн л гэж бодож байсан. Тэгэхээр чинь чамтай чи мэддэг юм а чамтай ярихгүй нам мэддэг юм а гарал гэсэн шүү дээ. Тэгээ намаа сургуульд байсан. Би ерөөсөө тийм юу атаг хөрх тэр сайхан хүмүүс өнөөдрийн энэ хүртэлх төр юу гэсэн. Тэгээ намаа сургуульд явсан. Намаа сургуулиас би хань жилтэй болж ирсэн. Тэгээ дараа нь актив гэж байсан. Төгссөн тэгээд нэг тиймэрхүү л яваа. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд танаас бас мэдээж Ахмадын хорооны даргын хувьд ер нь 25 онд хэр амжилттай ажиллав. 26 онд та хэд маань ер нь юу төлөвлөж байна? Ахмад руу чиглэсэн яг одоо юу хэрэгтэй байна? Энэ өдөрч 25 он бол сайхан жил байлаа. Осовчин цагийн сайхныг сайхан гэж хэлнэ. Ажил үйлс үзэмжтэй өтө байхыг сайн гэнэ. Бүх юм сайхнараа дардан байхгүй. Ингээл тоглолттой байдаг, зам хүртэл ингээд тоглолттой ажил амьдрал хүртэл сайнтай муутай. Хүний зам хүртэл сайн муутай л байдаг байна. Тэр л жам юугаараа гэсэн. Гэхдээ 25 он бол сайхан жил. Сайхан жил боллоо. Тэгээ энэ 25 онд бол Хинтээ аймгийн энэ Ахмадын байгууллага хамгийн гол одоо ер нь бол одоо миний яг энэ хүмүүсийн итгэл би нэг зүйлийг бас өөрөж одоо өнөөдөр бодож явдаг. Би нэг хүнээс илүү юм надад ерөөсөө байхгүй. Эрдэнэ боловсролын хувьд ч тэр миний хашиж байсан албаны хувьд ч гэсэн би хүнээс илүү албаг хашиж байгаагүй. Төмний жижигээр хийсэн юм бас нэг хийхийн төлөө бүтээхийн төлөө яг хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан. Тэгээ ингэж зүтгэхдээ ганцаараа яваагүй тэр хамт олон дотроо бас нэг актер ашигч гоогчсон наргүй байсангүй. Тэгээд эднтэйгээ нэг эвлээд бол бүтээж явж байсан. Тэр сайхан хүмүүсийнхээ яг өдөртгүүд нь өдөрдуулахуйд хамтрахуйд нь хамтраад явж яваад энэ зэрэг явсан. Тийм учраас бол энэ өчнөө олон эр сайхан чадaltaй боломжтой тэр улсуудын өндрөөс бас бид одоо Хинтээ аймаг чинь бараг 11,000 ахмад байна шүү дээ. 13,000 олон ахмадуудын чинь төлөө яваад одоо энэ нэг ажлыг хий гэдэгсэн. Салинтай ажил хийж байсан хүн салингүй ажил хийгээгүй одоо би энэ ажлыг хийхгүй салингүй ажлыг хийж чадахгүй гэж хэлэх надад зүрх байгаагүй. Би бүр өөрсөнд нь хэлж байсан. За би түм олон та бүхнийхээ буйнаар өнөөдрийг хүртэл ингэж ажиллаж яажаа. Салинтай ажлаа энэ хийчихээ салингүй ажлыг хийхгүй гэж яацгүй. Тэгээ бид бол 2-3 жил Ахмадын байгууллагын ажлыг чинь салингүй хийж байлаа шүү дээ. Тэрэнд бол би нэтрэ гэж боддог. Тэгээд Ахмадын байгууллагын жоохот бол үеийн нутгийн өдөрлөг Хинтээ нутагт нэг онцлог юм бий. Ахмадын байгууллагатай холбоотой юм бол Хинтээ нутгийн өдөрлөг юм бол Ахмадын байгууллагуудыг чадал боломжоор дэмжиж ирсэн. Байр савтай болгоно гэдэг бол ахмадууд жаргал зовлонгоо ярьдаг, цугладаг, уулздаг, учирдаг тэр боломжоор хангаж байгаа хамгийн их том юу. Нэр нь боддог өнөөдрийн юм бол бид бол цаг үеийн аж ахуйн ажил энэ тэр юмд бол би нэг төдийлэн ингээд ахмадуудыг уриалаа тэгээ ингээ гэж ингэж яадаг. Би ер нь анханасаа ч бас төрийн байгууллага, намын байгууллага тэр юм бол анхан somж явахдаа би хэлж ирсэн. Энэ ахмадууд ч бол хийдэг юм хийц суусуудаа. Тийм учраас би тэр аж ахуйн ажил тийм ч юм тэр болгонд бол би уриалаад дуудаад байна. Харин өнөөдөр эд чинь нэг хэсэг нь ганцаардж байна. Нэг хэсэг нь гинтийн одоо ажил төрөлтэй байж бод ажил төрөлгүй болцсон ч байдаг юм уу. Тэгээд одоо өөр хүүхдүүд нь янз бүрийн хүний амьдралын бүсээр янз бүр юм байна шүү дээ. Ийм одоо тэгээд уулзаж учрахаа болцсон. Тэр хүмүүсийг уулзуулдаг, учруулдаг хөдөлгөөн гэдэг юм, эрүүл мэнд гэдэг юм дээр нь анхаарсан. Бид бол ямар чагнаар өрөөд дэмжтэй адилхан очоод явахгүй. Гэлээхдээ тэр чинь хийдэг бүхэл бүтэн одоо эмгэм бүхэл бүтэн аль юунууд байна штэ. Тэгэхээр чинь Монгол улсад
Ахмадын хуулигээд том хууль байсан. Дэлхийд цөөхөн улс орон Ахмадын хуультай улс орон бай. Тэр хуулиар чинь сумын засаг дарга юу хийх юм? Аймгийн засаг дарга юу хийх юм? Хурлын дарга нар юу хийх юм? Хурлын төлөөлөгч нар юу хийх юм? Юу нутгийн удирдлагын байгууллагууд хийх юм? Ахмадууд өөрсдөө юу хийх юм? Гэх мэтийн бүгдийг заагаад өгсөн байдаг. Одоо өнөөдөр одоо эрүүл мэндийн байгууллага их том одоо хуулиар бол үүрэг даалгавар оногч шүү дээ. Тэгэхээр манай сумдуудын эрүүл мэндийн төвүүд одоо тэр хуулийг хэрэгжүүлэх талаар чадвар боломжоор ажиллаж байна. Зүгээр шаардлагын хэмжээнд хөгжөөнийг доголдолтой маш их бий. Тэр нөгөө дадаагүй энэ хөрсөн дээр суугаагүй тим юм шинээр хийх дээр ус уучаад шин юм дээргүй эн чинь урд нь ийм хийж өлөөгүй үү ингэдэг үлдүү тэгдэг үлдүү гэж бодох юмнууд байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх юмнуудыг уйлдуулах, зохицуулах ямар би дарга зэрэг очиод тэдэн дээр чинь очиод ийм хийх ёстой гэдэг хэрэг шагаад байхгүй шүү дээ. Тэгээд тэдэнтэйг асуучрдаг бодоод ингээд болж яаж байна. Тэгээд нутгийн удирдлага бол байр юмтай болсон учраас бид ерөөсө ахмадуудыг тэнд очиж чадал боломжоор очиж бай гэдэг. Тийм боломжоор яхахын тулд бид өдрийн товлж өгч оны эхнээс бүр бүтэн жилд хийх ажлыг бүр сар өдрөө юутай гаргаад өгчдөг. Тэгээд өдрийн тогтоод өгч, товлоод өгч, хаана хийх үү, ямар ажил зохион байгуулах гэдгийг өгч. Тэгэхээр ч нөгөө хүмүүс магадгүй ахмадууд бол их завтай, чөлөөтэй дураараа гэж ингэж болно. Ер нь бол яг амьдрал дээр ингээд ороод ингээд явах дээр бол ахмадууд шиг завгүй тийм зав мотой улсууд бас хоор байдаг юм байна. Яагаад гэвэл чинь өөрийнхөө дураар тэр бүх юмыг бол хийж бас чад боломжгүй. Ачцээгээ харна янз бүрийн юмнууд байж штэ тий. Тэр хүүхдээ хараа гэдэг ингээд хэлбэл тэгээд хэцүү болно. Гэх мэтлэг юмнууд байна. Тэгэхээр тэр болгон юмнууд чинь зохицуулж хэн тулд бид тэр бодлогоор л одоо өдөр наашин цааш нь болгож явах юм байна. Дээр нь өшөө нэг зүйл бол нутаг дэвсгэр дээр тухайлбал одоо Чингис хотод байгаа өндөр хаан жугаад төрийн байгууллагууд байна. Би энэ төрийн байгууллагуудын удирдагч нарт бол цаг үеийн тухайн үед ажиллаж байсан. Өнөөдөр ажиллаж байгаа өнөөдөр бол дандаа залуучууд би бүгдээр нь би баярж авдаг. Яагаад гэвэл бид тэднээс саналыг асуудаг. Нээд за өнөө жил сар болгонд 26-нд ийм ажил зохион байгуулна гэдэг ингээд оны эхнээс юу хийчихэд энэ хугацаанд нэг ч байгууллага энэ үйл ажиллагааг тасалж юм уу орондож хийж байсан юм байхгүй. Ямар улам баяжуулаад улам сайн хийж байгаа. Тэгээ энэ бол бас л хүмүүсийн сэтгэлгээ шүү дээ. Сэтгэл энд бол ахмадууд баярлж байгаа. За яхан мэдээж жигд бас алдаад тогтсон юм байлгүй юм. Тэгээд нэг бидний нэг цааш на кармар юм юу гэхээр санхүүгийн үйл ажиллагаа. Тэр юунд дээр ч өнөөдөр хуулийн дээр үйл ажиллагааны зардал тийм юмнууд бол манайх харьцангуй ер нь байхгүй. Гэхдээ энийг яаж зохицуулах байхгүй юм чинь гэж би зүгээс суугаад байж болохгүй шүү дээ. Тийм учраас бол тэр нутгийн засаг дарга нар, хурлын дарга нар бидний тэр хийж байгаа аль боломжийн яваар тэднийхээ дэмжлэгийг аваад тэгээд тэдний нэрмж дарга хэмжээ юмнууд зохион байгуулж байна. Тэгээд тэрнийхээ бандур өрхөн арга хэмжээ юмнууд явуулаад байж байгаа жишээтэй юм гэж л явж байна. За баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд залуустай хандаж шилэх сургамж байна уу? Биднэрт бас сайн зөвлөгөө өгөхгүй юу гэдэг энэ агшныг танд үлдээе. 26 онд сайн хийсэн. 25 онд бол сайхан жил гэж сайхан зүйлээр бид шинэ оноо ухтах нэ. 26 он бол бүх хүмүүст ээлээ өгсөн тийм сайхан жил болно гэдгийг бол бид бүгд одоо талархалтайгаар шинэ оноо ухтахад бэлэн байна. Ягаад гэвэл бид бол сайхан хүмүүсээ болох гэдгийг ямар талдыг хардаг ичит юм биш үү? Гэхдээ сайн байх уу, сайхан байх уу, сайн амьдрах уу, хүний зөв сэтгэлтэй байх уу гэдэг юм бол биднээс шалтгаална шүү дээ. Бидний өөрсдийн сэтгэлээс шалтгаална. Тэнээс биш зарим нэгэн хүмүүсийн югаар ер нь бүх юмыг төр хийх ёстой. Бүх юмыг хүн хийж явах ёстой.
бүх юмыг бэлэнч гэдгээр тийм юм бод хүлээсэн үүргэл байлгүй байна. Гэхдээ тэр чинь боломж нь бололцоо олон юм байна шүү дээ. Сэтгэл тийм юм байна. Тийм учраас ер нь бол 26 онд бол миний нутгийн залуус, миний нутгийн дунд үеийн ахмадууд бүх одоо хүмүүс элэг бүтэн эрүүлэнх байгаасаа гэдгийг одоо хүсэх байна. Ажил үйлс нь бүтэмжтэй байгаасаа өөргөө сайхан бүхнийг одоо мөрөөдөж хүсэж тэмүүлж тэр зорилгонд хүрч байгаасаа л гэж байна. Тэгээд сүүлд нь энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа дүүнертэй их баярлалаа. Би бол тэр одоо нэг актер тэр чинь зөндөө их цаг авч яг шиг боллоо. Тэгээ мэдээж хэрэгтэй шүү тэр бол мэдээж байна. Би зүгээр харин нэг зүйлийг орчод бас яг гинт санаанд орж ирлээ. Аймгийн эвлэлийн хороонд байж байхдаа тэр үе чинь аймгийн бүхэл бүтэн аймгийн эвлэлийн хороо ганцхан магид туутай байх жишээтэй техник хэрэгслийг гэдэг юм тийм байх. Тэгэхэд Хатанбаатар гэж сүүл улсын ерөнхий прокурор дотор ажиллаж байсан манай аймгийн прокурор байсан. Тэр хуулийн байгууллагад ганц камер байсан. Тэр камерыг ашиглаад манай одоо талигаас бурхан болсон Хатанбаатар маань за би даваа гэд манай одоо нэгэрч Улаанбаатарт сайхан гэл болсон амьдарч байгаа тэр даваа гэж юм ихтэй. За манай Цэнж дараг гэж манай сүүл тамгийн директор байсан бид их сайхан дуу хоолойтой сайхан хүн байсан. Тэрний директор бүгд хийж байгаа. Бид кино сонирхтыг хөлөө гэж нагуулаад тэгээ тэрэн дээр бичлэг юмнууд хийгээ тэр үед чинь одоо ямар энтэй рондод хөрөж яасан. Магнитофон дээр хөгжим оруулж өчөөдөг. Бид бас тухайн үедээ бол одоо ойр зүрийн аим гэх мэт ирээд бидний тэрийг их сайхан юм боллоо гэдэг байсан. Тэгэхээр тийм үеийг тэгвэл өнөөдөртөө үзүүлэх юм аа л да. Тийм учраас ийм сайхан боломж олж байсан гэсэн дүүнертэй баярлалаа. Тэгээд та бүхэнд ажлын амжилтыг хүсье. Үлзий өвчрөл дүүрэн байхын өрөөлөө өргөе. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ манай Борголтой арай нэвтрүүлэг Центрээдийн дэргэд байрлах Cloud9 Coffee Shop-оос бэлтгэдэг хүрлээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.